За бүгдээрээ бодлогоо хамтдаа бодцгоё. А цагийн координат нь 3 хасах 3, B цагийн координат нь 5 хасах 1, C цагийн координат нь 3, 4. BA вектор DC вектортай тэнцүү байх D цагийн координатыг олоо гэсэн. За үүний тулд бүгдээрээ BA векторыгаа байгуулъя. BA вектортай параллел DC векторыг байгуулах ёстой. За тэгэхээр D цагийн координатыг бүгдээрээ олохын тулд BA векторынхаа координатыг харъя. B цагээс хасах 2 нэгжээр шилжээд Y тэнхлэхийн дагуу хасах 2 нэгжээр шилжсэн. Тэгэхээр BA векторын координат нь хасах 2, хасах 2. Тэгвэл DC векторын маань координат мөн адил хасах 2, хасах 2 байх ёстой. Тэгэхээр DC-г нь энд байх нэ гэсэн үг. Эндээс бүгдээрээ DC-гийн координатыг бичвэл 5, Y нь 6. Хариултаа шалгая. 5, 6. За зөв байна. Гэх мэтчлэнгээр та бүхэн шинэ бодлого гэдэг товчон дээр дараад A, B, C цагийн координатыг өөрчлөөд D цагийн координатыг олж өөрсдийнхөө мэдлэгийг баттгаарай. Дараагийн тодорхойлолтод танилцъя. OX тэнхлэхийн Y чиглэлтэй ижилхэн чиглэлтэй нэг нэгжийн урттай векторыг бид нар I вектор. Харин OY тэнхлэхийн Y чиглэлтэй ижилхэн чиглэлтэй нэг нэгжийн урттай векторыг бид нар J вектор гэж нэрлэе. Тэгвэл эдгээр I болон J гэсэн хоёр векторыг бид суурь нэгж векторууд гэж нэрлэнэ. Бид нар хавтгай дээр AB вектор болон AB вектортай тэнцүү координатын ихтер эхлэлтэй OP векторыг харуулсан байна. Тэгвэл I векторыг бүгдээрээ параллелаар зөөгөөд J векторыг параллелаар зөөгөөд координатын ихтер авчраа тавья. O энэ вектор дээр энэ P векторыг нэмэх юм бол O P вектор гарах нэ. Эндээс I вектор гэдэг нь 1, 0 гэдэг координаттай вектор юм байна. Тэгвэл O энэ вектор нь 4 I вектор болно. Тийм ээ. Дараа нь энэ P гэдэг векторыг олох юм бол 2 J вектортай тэнцүү болох нэ. Учир нь эн чинь J вектор учраас 1 J вектор дахиад J вектор гэхээр 2 J вектортай тэнцүү гэдэг нь харагдаж байна, тийм ээ. Одоо бүгдээрээ орлуулад бичвэл OP вектор нь 4I дээр нэмэх нь 2J вектортай тэнцүү гэж харагдаж байна. Үүнээс OP векторын координатыг бүгдээрээ харъя. OP векторын координат 4, 2 гэдэг координаттай байна. 4, 2 гэдэг координаттай мөн багнан хэлбэрээр нь 4, 2 гэж бас бичиж болно. Нөгөө талаас OP векторын координатыг 4I дээр нэмэх нь 2J гэсэн суурь нэгж векторуудаар нь задлаж бичиж болгоно. Тэгэхээр бүгдээрээ OP векторын координатыг 3 янзаар бичиж сурлаа гэсэн үг. Одоо тэгвэл OP векторын координатыг суурь нэгж вектороор нь бичих юм бол 4I дээр нэмэх нь 2J вектор байдаг юм бол AB векторыг харъя. AB вектор нь OP-тэй тэнцүү учраас мөн адил 4I дээр нэмэх нь 2J байх ёстой, тийм ээ. Тэгэхээр ийшээ 4 нэгж тэгвэл AB векторын X тэнхлэхийн дагуу 4I, тийм ээ. Y тэнхлэхийн дагуу 2J байгаа бол энд мөн адил 2J байгаа. Тэгэхээр бид нар дурын векторыг суурь нэгж вектороор нь задлаж бичиж болох нэ гэсэн үг. За бүгдээрээ векторыг хөдөлгөе. 6I дээр нэмэх нь 3J. 2I дээр нэмэх нь 3J. За гих мэтчлэнгээр бүгдээрээ дурын векторыг суурь нэгж вектороор нь задлаж бичих боломжтой байх нэ.